За сайн байцгаана уу. За өнөөдөр 1 сарын 22-ны өдөр болж байна. Тэгэхээр би та бүхэндээ 11 сарын үед алтны ханшны талаар мэдээллийг хүргэж ирсэн. За тэр үед бол алтны ханш $3,900 байсан. Та бүхэндээ би оны сүүлээр алт төсдөгөө. Энэ боломжийг та ашиглах уу гэдэг зүйлийг ярьж ирсэн. Тэгвэл одоогийн байдлаар алтны ханш $4,883 хүртэл өссөн буюу ойролцоогоор $1,000 өсөлт хийсэн байна. Энэ өсөлт юунаас олсон бэ гэвэл дөнгөж он гараад 1 сарын 1-ээс 1 сарын 22-ны байдлаар 3 том үйл явдал боллоо. За нэгдүгээр нь болохоор Венесуэл улс төрийн эргэлз Дональд Трамп 1 цаг 30 минутын цэргийн үйл ажиллагаа явуулж Венесуелийн ерөнхийлөгчийг баривчилсан энэ үйл явдал нь хөрөнгө оруулагч нарт Америкийн нэгдсэн улс Венесуэл хоёр байлдаж магадгүй гэдэг айдас үүснээс улбалаад алтны ханш $4,449-өөс $4,510 хүртэл өсчихсөн. Ийм процесс гарсан байна. Тэгвэл тэрний дараагийн 7 хоногт холбооны нөөцийн сангийн тэргүүн Жерем Паулыг бол холбооны мөрдөх товчооноос 90 үсэг шалгасан гэдэг асуудал үүснээрээ Америкийн мөнгөний бодлого дээр аюултай байдал үүсгэнэ гэдэг дээр үндэслэж дахиж алтны ханш бол 4,510-аас 4,639 хүртэл өссөн байна. За үүний дараагийн 7 хоногт Америкийн нэгдсэн улсын Гренландын бодлого. Та нар анзаарсан бол Дональд Трампын гадаад бодлого Венесуелийн баримтлагатай холбооноос хойш нэлээд дээрэнгүү хандлага гаргаж ирсэн. Энэ хандлага Гренландд бол гаргасан. Гренландыг бид нар авна гэдэг дээр тийм үү. Нөгөө талдаа Европын 8 улс бол Гренландд бол цэргийн сургуулалт хийснээс улбаатайгаар энэ хоёр зөрчил үүсээд Дональд Трамп Гренландд оруулсан 8 улсад бол тариф тавина гэрдэг сүрдүүлгийг хийж 2 сарын 1-нд энийг хэрэгжүүлнэ гэдэг зүйлийг ярьсан. Тэгвэл энэ асуудал нь өнөөдөр алтыг $4,700-аас $4,888 хүртэл өсөжээ. Энэ байдал намжих уу? Эсвэл үргэлжлэх үү? Хэрэв Америкийн нэгдсэн улс, Европын холбооны улсууд Гренландын асуудлаар хуцнал байдал бол дахин үүсэх юм бол алтны ханш $5,000 хүрэх боломж бол харагдаж байна. Тэгэхээр энэ боломжийг та ашиглах уу, харсаар алдах уу гэдгийг бодох хэрэгтэй шүү.